видео үзүүлж байна. Эмэгтэйчүүдийг үн цэнгүй бохор харагдуулдаг зүйлс. Хүн бүрийн сонирхол харилцан адилгүй байдаг. Тиймдээч тэдний таашаах дургүй зохицуулс нь мөн маш өөр. Гэвч ихэнх хүмүүс бүсгүйчүүдийн доорх үйлдэлд таагүй байр суурьтай байдаг ба та бүхэнд ч гэсэн эдгээрийг анхаараарай гэсэн үгнээс энэхүү мэдээллийг бэлдсэн юм аа. 1. Хэтэрхий их нүрээ бодох. Нүрээ зөв сайхан бодно гэдэг охид бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг сэргээж тэдэнд эрч хүч чадлыг хайрладаг. Тиймээс ч өнөө үед нүрээ сайхан боддог охидууд их болсон. Сайнны хажуугаар сар гихчээр зарим охид нүрийн будгаа хэтрүүлэн шаазан ваарадл бодох болсон. Хэтэрхий их нүрээ бодох нь эсрэгээрээ өөртөө итгэх итгэлд муугар нөлөөлж болох юм аа. Тиймээс нүр бодог бүхий л зүйлсээ тааруулан хэтрүүлэхгүй байх нь чухал ажээ. 2. Хушуугаа царвайлгах. Ихэнх охид бүсгүйчүүд зураг авахлахдаа өөрөө ч мэдлгүй хушуугаа царвайлгах гээд байдаг. Ийм нуусны хушуу гаргах нь ирчүүдэд таалагддаг хэмээн тэд боддог бол харин ч эсрэгээрээ ажээ. Тиймээс зураг авахлахдаа хөөрхөн өхөөрдөм харагдахын тулд үргэлж хушуугаа царвайлгаад байх нь тохиромжгүй юм шүү. Тэргүй та яг байгаагаараа л үзэсгэлэнтэй. 3. Хиймэл зэвс. Хиймэл хумс сормоос биеийн хэсгүүд нь эмэгтэйчүүдийг тийм сайхан харагдуулахгүй. Гэхдээ тэдгээр зүйлс нь өөрт нь асар их эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгдөг тохиолдолд буруутгах аргагүй маа. Хэдий тийм ч аливаа зүйлийн хэмжээ хязгаарыг тааруулан аль болох натурал харагдах талаас нь будаж хэрэглээрэй. 4. Хит урт хумс. Бүсгүйчүүд хумсаа ургуулах эсвэл хиймэл хумс хийлгэхийг илүү дүзэн урт өнгөлөг хумсаараа гангарах дуртай. Урт цэвэрхэн сайхан хумс нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг сэргээж гарын хинч зөв хэлбэртэй харагдуулдаг. Гэвч хит урт өөртөө зохимжгүй хиймэл хумс нь эсрэгээрээ таныг онцгүй харагдуулна гэдгийг санаарай. Тэр ч бүхий л залуус хэтэрхий тод бодсон ч нүдэнд дээртэй харагдах урт хумсанд дургүй байдаг гинэ. 5. Их зурвас бичих. Эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа илүүтэй ирчүүдийн хайрыг булаадаг. Тиймдээ ч ирчүүд бүхний ил гаргаад байдаггүй маш нууцлаг хэрнээ хайртан байхад дуртай. Чөлөө цагүй зурвас илгээн залгах нь тиймч зохимжтой зүйл биш. Тиймээс та хайртай залуудаа хаяаж олов хүлээлт үсгэж төрүүлж залгах зурвас илгээхийг азнаарай. 6. Утасны аппликейшнд давтах. Охид бүсгүйчүүд утасны камер аппликейшн гэх мэт зүйлсэд хит ач холбогдол өгөн донтох магадлал ирчүүдээс хав илүү ажээ. Ийхүү тэдгээр зүйлсэд дэндүү ихээр ач холбогдол өгөн өдрийн туршид утсаараа оролдох нь ирчүүдэд тийм ч тааламжтай санагддаггүй байна. Тиймээс та хаяач гэсэн утсаа орхиод хайртай дотны хүмүүстэй анхаарлаа хандуулаарай. 7. Хартай. Зарим бүсгүйчүүд дэндүү гэмээр хартай байдаг. Мэдээж овоо босгоогүй бол шаазга ханаас суух билээ. Ингэх нь ихэвчлэн ирчүүдийн үнэнч биш тайлбаргүй зантай холбоотой байдаг бол зарим бүсгүйчүүд зүгээр л харамлах сэтгэлээс ийхүү утга учиргүй хардаж эхэлдэг ажээ. 8. Өөрийгөө доошин хийх. Зарим охид хайртай залуу таалагддаг хөвгөндөө маш өхөөрдөм хүүхэд шиг гинт цайлган мэт харагдах гэж худлаа жүжиглэх дүр эсгэх тохиолдлууд цөөнгүй. Тиймдээ ч энэ нь эсрэгээрээ тэднийг дургүй хүргэх гол шалтгаан болдог байна. Тиймээс та ямагт өөрийн хөрөө байж давтагдашгүй мөн чанараараа гоёорой. 9. Шүний клубт хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээнэ. Өнөө үед шүний цэнгэний газарт чулуу цагаа өнгөрөөж наригдаг хүмүүс цөөнгүй болсон. Найз нөхдөөрөө ажлын стрессээ тайлж хөлсөө гартал бүжиглэхийг хүсэх нэгэн байхад өөр зорилготойгоор орох нэг нь ч цөөнгүй байдаг. Хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татахын тулд хит чанга ярих, инээх, дургүй хөрмээр хиймэл аяглах, хит их согтох, эсвэл бүр согтсон болж жүжиглэх зэрэг нь хүмүүсийн дургүй хүргэж танаас хүндэрч жигших гол шалтгаан болтгоо. 10. Үргэлж селфи зургийг авдаг. Сүүлийн үед охид бүсгүйчүүдийг селфи зургуугаар төсөөлөхөд бэрх болжээ. Техник технологийн өсрөнгүй хөгжилтэй өнөө үед хүсгэл юм бол өөрийгөө ямар л бол ямараар зурагжуулах боломжтой болсон. Тэр ч утгаараа зарим охид бүсгүйчүүд дэндүү их селфи авч хүмүүсийг залхааж орхидог. Энэ нь тэднийг солиотой, утасны донтой, эсвэл бүр айлгүй нэг мэт харагдуулж ирчүүдэд таагүй сэтгэл төрүүлдэг байна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.